What is up? Тэгэхээр өнөөдөр ингээд нөө сэдв болохоор би л нэг тайраад уншдаг гэсэн шиг ерөөсөө тайраатаа тайлбарлаж бичлэг хийгээгүй юм байлээ. Гэж одонгуудаа би тайраатын бичлэг хийхээр болсон. Энэ тэгээд дугаар болгонтой ингээд нөө ингээлийн хөөрхөн бичлэг болно гэж найдаа. За тэр яах вэ? Тайраатан дээр хэдүүлэн номер 1 анхаарах зүйл. Энэ бол шинжлэх ухаан биш. Энэ бол зүгээр нэг spiritual move. Ямар нэг ингээд нэг амьдралынх ингээд нэг нөхцөл байдлыг энерги ингээд нэг зүгээр нэг вүү маягаар ингээд нэг арай өөр перспективээр харах нэг хэрэгсэл болохоос ш. Та чи иймэрхүү орттой иймэрхүү хүзэр гарч ирлээгээ чамааг дүгнэвэл мэдрэл мотоо үсттэй те. Тийм болохгүй те. За anyway. Тэгэхээр тайрат хүзэр чинь 14 дугаар зуунд Италид үссэн нэг хідэн элит гараад нэг үүдэл нэг одоо нэг тоглоом зохиогоол тэгэл явсаар байгаа л алхимист байдаг өнөө нэг рандом цыганууд байна уу тэгэл нэг хэрэгсэл болгоол мэргийн хэрэгсэл болсон л хэлээ л дээ. Тэгээ тэр нь астрологтой холбогдол 888 гэдэг л юм болцсон байхгүй юу. Anyway. За тэгээд шинэ жил 12 сард эхэлдэг те. Гэтэ яг ямар мэдрэл мотой бачхан энийг 12 сард тавьчихсныг би үнэхээр ойлгохгүй байхгүй юу. Уул нь бол шинэ жил 3 сараас эхэлдэг. Яг бүх юм чин хавар болоод тэгээс эхэлдэг шүү дээ. Тэгээ нэг дөнгөж ингээд цэцгэлж байгаа үед л хүмүүс чинь шинэ гэж ярьдаг байсан болохоор олон зуун жилийн турш ингээд улс үндэстнүүд бүгд ингээд нэг хавраар ингээд нэг шинжлэлийг дүрсэлдэг байсан. Ялангуяа Азууд бий олно үед. Тийм байна. Тиймээс ингээд одоо Instagram дээр ингээд ордуудын фактуудыг үзэг дандаа хоньны ордноос эхэлдэг үстэй тий. Тэгэхээр хоньны ордноос шинэ жил эхэлдэг байхгүй юу? Тэгээд хоньны ордны нэг хөгжилтэй үзэр нь тий тэнэг мотын хөзөр байхгүй юу? Тийм угаасаа тэнэгэ бичсэн байгаа зү. Энэ угаасаа тэг дээр байж байгаа. Тийм. Гэтэ хоньныхон мэдрэл мото гэсэн үг шүү. Зүгээр л тэнэг гэдэг хөзөртэй байхгүй юу? Sorry гэтэ гимчин биш заяч юм да тий. За sorry. Тэгээд ингээд нэг юу гэх за тэгвэл ингээд энэ үзэр ингээ харангууд гэхдээ ингээ хоньд стереотип ингээ гараад ирдэм ингээ хаана ингээд нэг зодон болж ин хоньныхан шааж орж ирдэг ч юм уу те хаана шинэ юм болж ин шинэ ивентүүд болж ин шинэ ингээд нэг үзэсгэлэнгүүд болж ин дандаа хоньныхан явж идэг ч юм уу те тийм болохоор эдгэр чинь ингээд нэг яг шинэ юмны эхлэл гэдэг бэлэглэлээр яагаад чинь цаанаас бүгд нэг стереотипаараа нэг юм шинэ зүйл рүү ингээд тэмүүлэх амар дуртай юм билээ л үүдэх дургу мó хайшаа те нэг тиймэрхүү эдгэр ч бас их илдэвтэй нөхдүүдээ ингээд нэг хүмүүстэй найзлахтай амархан, эрэгтэй амархан, краша найрахтай амархан, whatever the case. Тэр ингээд sometimes бид ингээд хоньнуудаас ингээд суралцах хэрэгтэй байхгүй. Хэвээ хэнийг надаа ингээд таалагдталтай гүчж бол найрах хэрэгтэй байхгүй. Тэ бас тий of course ингээд reject-лүүл тэр л цонхын тоох гэсэн. Тийм байна. Тэгээ ингээд нэг Улаанбаатарчаад гэтээ хоньнуудын нэг скам байгаа шүү. Тий хонь гэдэг нэр нь өөрөө. Тий. Сонсоход амар игдүүтэй сонсогдож байгаа зү тий нэг тий маа гэдэг байлаа. Маа чин ямаа байлаа. Мэдхгүй за тэгж л ингээ ягаал нэг амар игдүүтэй амтан байдаг шүү дээ. Гэхдээ ясэм дээр идэр чи fuck амар зодоонч тахгүй юу. Та нэр fucking Google-д үзээрэй заяа. Хамгийн зодооч ордууд гэсэн чинь хоньных нь нааж байгаа юм чинь. Тий. Годамчны зодоон дээр хамгийн useful орд нь гэсэн чинь хонь мөн ингээ нааж байгаа юм чинь. Тийм болохоор хоньны орд emperor хөзөртэй байдаг байхгүй юу. Окей. Энүүтэй ингээд нэг сонирхолтой мэдээлэл ингээд цуглуулж ирсэн чинь ингээд нэг философч байна. Томас Хоббс. За нэг би нэг доор биччихье за нэг бач гээ тий. Тэр мань хүний ингээд нэг философи айдиа нь юу вэ гэвэл хүмүүс мэдрэл мотой selfish chaotic байдаг. Тиймээс биднэрт дарангуулагч хэрэгтэй. Гэтэ тэр дарангуулагч нь зөв байх хэрэгтэй гэдэг ч юм. Тиймэрхүү ингээд нэг хөзрийн бэлэглээ энэ хоньны emperor хөзөртэй ингээд таарч байгаа байхгүй. Яг ингээд таарууд үзэж явах upright-аар гарч ирвэл ингээд өөрийнхөө хүчээ чадлаа бусдыг өвдөхөд биш бусдыг хамгаалахад ч юм уу юм ингээд барьж босгож шинжил сайжруулахад зориулдаг юм утга байхгүй. Доошоо гарч ирэх юм бол өстой жиг нэг юм тэ abuser болчтой байхгүй юу тэ. Бас гарч бас муухай abuser штэ бас мэдэрч явдаг хараа. Нэг тиймэрхүү. Тийм болохоор ингээд хоньны ордных нэг юм дайчин зоригтой rootless гэдэг ийм одоо хоч ингээ гараад ирсэн. Тиймээс ингээд хонь гэдэг нэрэнд нь манайха scam дуулчихгүй шүү. Тиймэрхүү байгаа. Тэгээд хоньны дараачийн ингээд нэг хөзөр нь хилэн цорцтой хамт контролддог co-parent хийдэг юм байна л да. Тэр нь таавар хөзөр.
Ингээ манай орд энэ хоёр чинь ингээд нэг гариг дээр суудсан л гэдэг Марс ч илүү нэг ч илүү мэдгүй нэг ямар ч нэг зодоо байдаг гариг дээр суудсан байлээ. Тэгэхээр хонь хийлэн цоор нийлэхээр бид нар бүгдийг бүтээн бид нар бүгдийг сөнөөл гэж явдаг юм байл л дээ. Гоё гоцтой. Тэр нэг иймэрхүү утгаар ингээд нэг хоньны ордны мейжер ингээ хөзөр ингээ гарч ирж байгаа. Шинэ оны эхлэл гарч ирж байгаа. Хаана ингээд нэг шинийг ирлэхирлэн шинжилтийг ингээд нэг хайн хоньны ордныхан байдаг гэж байгаа. Тэгээд бас ингээд нэг historical fact-ууд дээр ингээд нэг хоньны ордныхан хамгийн сайн бас нэг зөрөгтэй генералууд байдаг гэж байгаа. Бас нэг хөөрхөн ингээд магтах хэрэгтэй шүү дээ. Тийм. Гэхдээ бас нэг хоньны ордныхан токсик байхаар бас нэг мэдрэл муутай шүү дээ. Бас тийм нэг ботхгүй шийдвэр гаргачихдаг ч юм дараа нь та гэж бас гоё. Тэгээд би ингээд нэг хоёр төрлийн хоньыг ажигласан. Нэг нь майр үгүй тэр нэг юун дээр ажиглаж байгаа нь арх ухтаар ихгүй. Тий. Хоёр төрлийн хонь. Нэг нь арх угаад тэр аяра бүх юм хайчдаг. Нөгөөх нь арх угаад шазааж байгаа өглөөрт очдаг нэг сони хоёр төрлийн хонь гэдэг юм байлээ л да. Одоо тэрийг бүр яагаад чи ингээд миний иргэн торж гисэн ингээд зөндөө тийм хүмүүс ингээд байж исэн байгаа байхгүй. Энэ одоо дээшээ гарах доошоо гардаг нэг тиймэрхүү нэг авраагаар л гарч ирсэн хоньуд нэг болол гэж одоо зүгээр нүдээ анил хайчихё те юунаасаа нэг иймэрхүү факт өөр чинь надад дутаа оргисон факт чинь юу байгаа лээ. За зөв байхгүй байна. Тэгэл нэг хоньны ордны бичлэг юм лээ таарот иймэрхүү лээ. Тэгээ угаасаа ингээд би бүх мейжер ингээ ордоо тэр угаасаа ингээ хов бадсан заа санаа заавал хүлээгээрээ